Дэлхийн монголчуудын Angel радио 88.1 урлагийн дээр 88.3 дэлгэн дээр цугат оруулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 нүгүрийн даваагаас баасан гаргийн цагт мөчөд радион 3 дугаар студиэс шуугах тусам нягтал суурайтаагаар дөрвөн зүгийн шуугаа нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 18 цаг 14 минут болсон. Өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 28-ны баасан гаргийн дөрвөн зүгийн шуугаа нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ занаруулагчаар мөнх цэцгийн төвшин баярнаар айлж байна. За дахин орой минь төргий. За орой мэндийг дахин үргэе. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар мартагдашгүй жинхэнэ хятад амтыг Red Panda төргөө олны газраас Red Panda. За мөн утаанаас уушгад цэвэрлэх энэ тургамлын төгс хослол Cofflet хамтран ажиллаж байгаа баярлалаа. За өнөөдөр чинь таны мэдээгээр эхэлтгээ. За шүүгүүлээд өгөөрэй. За яг дөрвөн зүгийн шууган бол бас цаг үетэй холбогдлолтойгоор бас мэдээллүүдийг хүргэдэг. За өнөөдрийн хувьд бол дөнгөж түрүүхэн буюу 14 цаг 20 минутын үед болсон үйл явдлын шуурхай мэдээгээр дөрвөн зүгийн шуугаанаа эхлүүлж байна. За Зүүн өмнөд Азийн Мянмарын холбооны улсын төв нутгаар 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж их хэмжээний гар цохирол учраад байгаа тухай Дэлхийн хэвлэл мэдээллийн томоохон агентлагууд шууд мэдээлж одоо ч энэ мэдээллүүд нь шинжлэгдээд үргэлжилсээр байна. яана гэтээ ямар амар юм бэ? Нурсан байшингийн хаачтэй. Манай улсын гадаад явдлын яамнаас хүртэл албан мэдгдлийг зүүн Азийн орнуудаар зорчиж яваа иргэдтэй хандан гаргаад байна. За энэ нөгөө нэг хүн болгон гар утастай болсны одоо юу гэдгийг ач тусаар гэдэг юм уу? Тэрний одоо юугаар гэдэг юм уу? Маш олон амар бичлэгүүд бол цацагдаад байна. Энэ бичлэгүүд нь бол одоо сошиал сувгаарч явж гин тэгээд томоохон мэдээллийн агентлагууд нэг нөгөөдхийг нь аваад мэдээлж гин л да. За зүүн өмнөд Азийн Мянмарын холбооны улсын Мянмарт болсон газар хөдлөлтийн дөргөлт нь Тайландд мэдэгдэж. За мөн Бангкок хотод онц байдал зарлаад байна. За Бангкок хотод тэнгэр багандсан 30 давхар барилга нурж дотор нь 67 хүн гатсан гэдэг мэдээлэл цацагдж байна. Яг тэр барилга нурж байгаа үеийн бичлэгийг бол би бас дөнгөж сая харлаа л да. За Зүгээр ингээд энэ бол бүтэн барилга байгаагүй юм байна. Баригдчихсэн барилга юм байна. Баригдчихсэн барилга гинт нураад тэгээд тэр дотор нь ажиллаж исэн хүмүүс нь бол 67 хүн гацчихад байгаа гэж ингэж мэдэгдээд байна. За манайхан ч нэг Мьянмарт ч нэг байгаа гэж бодоход цөөхөл хүн байгаа. Харин Тайланд, Бангкокт бол нэлийн байх магадлалтай шүү. Юу бол тэгтэл Бангкокоор бол байгаа шүү. За болгоомжтой байгаарэ базар байна. За Бангкок хот газар хөдлөлтийн төв зэг буюу Мянмарын төв нутгаас 1280 км-ийн зайд оршиж байгаа. Гэтэл Бангкок хотод байдаг өндөр зэрэглэлийн байрны дээд давхарт байдаг усан сангийн ус нь газар хөдлөлтийн жижигрэний үеэр цалигаад гадагшаа хасгарч байгаа бичлэг бас цацагтаад байна. Тийм байна. Нэрээ тийм байна. Тий. Яана. Наад чинь бол амар байгаа зү. Зүгээр ингээд төмпөнгтэй ус цалигж байгаа юм шиг л цалигж гин. Тэг цалигж байгаа шүү дээ. Тийм амар юм болж байгаа. Тэгээд ийм одоо өндөр мэдэгдэн 1280 км-ийн зайдал ингэж мэдэгдэж байгаа ихлээр бол бас аюумшигтай хүчтэй мэдрэгдсэн байж таарж байгаа юм. Тийм байна. Тий. За одоогоор газар хөдлөлтөөс болж Тайландд жуулчдад их цугладаг хотуудад бол нислэгүүд нь зүтлэгдсэн байдалтай байна. За. Тий. Тайландын ерөнхий сайд Пайтонгран Шинаватра иргэдийг өндөр барилгаас гарахыг мөн өндөр барилгатай ойролцоо байхгүй байхыг сануулад байгаа. За. Мянмарт болсон энэ газар хөдлөлтийн жижигэр нь Тайландаас гадна энэтхэх хятадд мэдрэгдсэн. Йоо, одоо энийг гүүрэн дээр бичлэг байгаа байхгүй юу? Ингээл машинтайгаа гүүрэн дээр ингээл явж байгаа цааталт нь зүгээр л өндөр барилга. Ингээл нураал унж штэ. Тэр барилгын чинь бүр яг хажуухнаас нь очиж хийсэн. Одоо энэ ингээд нурж штэ. Хажуухнаас нь очиод хийсэн бичлэг дотор нь байсан хүний ингээд гүүгээд энэ нөгөө нурангнаас үсэж байгаа тоосчлтоос сухтаад гүйж байгаа тийм бичлэг хүртэл явж байна. Бүрөө? Тий. За. Ингээд Тайландаас гадна энэтхэх хятадд мэдрэгдсэн Мянмарын нийслэл Нейпитао гэж хотод байдаг. Энэ хотод бол зам талбай хагарч машин тэрэгний хөдөлгөөнийг зогссон гэсэн мэдээлэл бол байна. Мянмар аюултай нь одоогийн байдлаар нөгөө нэг хунтын цэцгэлтэй буюу цэргийн дэглэмтэй хаалттай улс байгаа учраас тэнцээ юу болоод байгаа талаар маш тийм тодорхой нарийн мэдээлэл бол ирээгүй. Хичнээн хүний аим хохирсон ямархуу хэмжээний хохирол
учирч байгаа талаар бол яг одоохондоо албан ёсны мэдээлэл бол харагдахгүй байгаа даа. Хараа та машин дотроо ингээд байж байгаа үн ингээд машин нь ингээд хоёр тишийг ингээд динжигнээд иштэй бүр. Өө тэр гүүр мүүр бол амар байна. Өө зааз бүр ингээд савлж штэ. Машинтайгаа явж хахад гадар ямар амар юм бэ? За энэ нөгөө нэг барилга байхгүй. Энэ ингээд нурсан барилга. Яана. Ингээд нурсан. Тий. Йой. За тэгээ энэ хав ойрдон байсан нөхдүүд бол зүхтаад ингэж байгаа. Тэгээд дотор нь 67 хүн бол ямар ч байсан хоригдчоо дарагчаад байгаа амьд өгсөн хэсэг нь бол тодорхойгүй байна штэ. За манай гадаад явдлын яамнаас албан ёсны мэдээлэл гаргаад байна. За Зүүн өмнөд Азийн эдгээр орнуудад ажиллаж амьдардаг аялал суугаалж яваа иргэдийг өндөр байшин, барилга, мод, гэрэл болон захилгааны шонгоос хол байж өөрийгөө болон гэр бүлийн гишүүдэд аюулгүй задгаа талбайд нүүлгэн шилжүүлэхийг анхааруулсан. Түүнчлэн газар хөдлөлтийн улмаас бэртэж гэмтсэн эсвэл найз нөхөд хамаатан садан гэр бүлийн гишүүнт нь энэ бүсд байж байгаад холбоо тасраад холбогдохгүй байгаа тохиолдолд холбогдох боломжгүй байгаа тохиолдолд бол мэдээлэлээ маш яаралтай тухайн улсын элчин сайдын яамдуудад нь мөн хэрв тэнд байгаа бол тухайн улсын элчин сайдын яамдуудаа хэрв энд байгаа хүмүүс нь тэнд байгаа хүмүүстэйгээ холбоо тасарсан бол гадаад явдлын яамд бол яаралтай холбоо барьж тэ гадаад явдлын яамд бол мэдгэдгийг зөвлөсөн байна. за. Тий. За ойлголоо. За манайхан бас сонсож байгаа ах тий. Ёо нөгөө нэг одоо энэ нөгөө нэг байсан. Юу нэг өндөр зэрэглэлийн байшингийн бассейн савлж штэ. Одоо энэ бүр ойрхоноос харуулж штэ. Одоо энэ нөгөө нэг шиг урсж штэ. газар хөдлөлт болохоор яагаад цунами болдог ч нь бол энэ штэ. Ааха. Тий, одоо дөргөлтөн дээр нь ингээд далаа ингээд бас яг энэ шиг ингээд цалигдаг гэсэн. Энэ цалгалт нь бол одоо 4-өөс илүү метрийн өндөр давлгааг үүсгэснээр бол цунами үүсээд байгаа. Одоо яг Мянмар бол харьцангуй их газрын улс л да. Тэгээд энэ үүнтэй холбоотойгоор ямар нэгэн цунамигийн нөгөө нэг алерт буюу тохиолдол өгж байгаа эсхийг бол мэдэхгүй байна. Их газрын буюу нөгөө нэг ландлокд манайх шиг тийм нөгөө нэг далаатай хэлдэггүй газар учраас гайгүй байж магадгүй. Гэхдээ ингээд Бангкокт ингэж мэдрэгдсэн бол үүнтэй холбогдлолтойгоор ахаад бас цунамигийн аюул нүүрлжиж болохгүй газаргүй л байна. Тийм байна, тийм байна. Гэхдээ энэ бичлэгийг ёстой хүмүүс ёстой л нөгөө нэг гар утастай учраас хаа сайгүй талаас нь л авсан юм байна. Ёстой янзаар л гаргаж энэ даастай аюултай юм аа. За сэтгэлдлүүд. За. Хөөх төр савлаж байгаа өндөр барилгын усан сангийн ус гойжж байгааг хараад их айлаа. Газар хөдлөлт ямар амар юм бэ гэсэн байна. Тийм хол газар болсон газар хөдлөлт өөр газарт мэдрэгдэнэ гэж байдаг юм уу? Анх удаа сонсож байна. 1000 гаруй километрийн цаан жижигэрнэ гэхээр аюултай үстэй. Тайландд арай цунами болчих юм биш байгаа гэсэн. Би дөнгөж сая хэллээ шүү дээ. За энэ бол ийм зүгээр газар хөдлөлтийн төв цэг буюу Мянмарын төвд 7.7 бал тэрнээсээ гадагшаа 7 6.5 5.5 гэдэг ингээд арай жижигхэн багасж байгаа боловч мэдрэгдэх тохиолдол бол байлгүй яг уу. Энэ бол байдаг зүйл. Яг уу яг энэ нөгөө нэг бид нар 7.7 магнитудын гэж байгаа нь бол шүү дээ. Эн чинь бол яг нөгөө юу шүү. Магнитуд гэдэг чинь болохоор яг тухайн газрын дээр хүмүүст болон барилгад мэдрэгдэж байгааг энэ магнитуд гэдэг баха. Баал гэдэг нь болохоор жичиргэнийх нь газрын гүний жичиргэнийх нь хэмжээсийг нэлдэг шиг санаж байна. Энэ хоёр ч бас нэг юм хоёр өөр заалт байгаад байдаг. Тэгэхээр энэ бол магнитудаар 7.7 шүү. Би чинь Вьетнам явах гээд тасалбараа авчихсан байгаа хүн штэ нэг л жирэхэд явчлаа. Аялах гээд очихдаг өгчүүл яах юм гэж шууд бодогдож байна шүү гэсэн байна. За Вьетнам бол арай холоо. Вьетнамын чинь Мянмараас Вьетнам орохын тулд Мянмар хоёрын дунд чинь Лаос гэж улс байгаа. Тэгэхээр нэлээд зайтай. Тайланд Мянмар хоёр бол шууд хилэлдэг. Пүүст аюултай юм болжээ. За ястай амар юм байна. За одоо энэ нөгөө барилгын нуранган дотроос нөгөө 67 хүнэл авах гэж байгаа л илгүүдээ бодвол. Оо яа одоо бүр ойрхоноос нөгөө барилга чинь нурж байгаа харагдаж байна. Ямар амар юм бэ ёо. За өчигдөрхөн Монголд гамшигын аюулын тухай зарлан мэдээллийн тухайгаар арилгах дадлага сургууль болсон. За тий. Тэгээ хоёулынгийнх нь бол яг хоёул сонсдог урлагт орж ирсэн шүү дээ. Сонсдог урлагийн цагаар болсон. За тэгээ тэр нь бас идэвхтэй оролцсон хүмүүс байвал бичээрээ энэ ер нь бол айгүй чухал юм шиг юм шүү дээ ер нь тийм ээ. Тийм. Ер нь бол бид нар ингээд яг манайхан ингээд нэг актер газар хөдлөлт бид нар гэдгүү бол жишээлбэл манайд чинь 60 эдэн онд бол одоо тэр дэлхийд хамгийн том
хүчтэй газар хөдлөлтүүдийн нэг бол Монголд болсон тийм уул мөрөн байгаа шүү дээ. Баян онгор говь алтад болсон бүтэн ийм ангал үүссэн тийм нөгөө суур хонь хүнтэйгээ цуг тэр газрын гавруу нь орцсон гэдэр гэж ярьдаг. Тэр том газар хөдлөлт бол саяхан болж исэн юм газар хөдлөлт юм. Уулмөр одоо идгээгүй байгаа. Тэгэхээр бид нар бол ингээд манайх газар хөдлөлтгүй цул газар эднэр гэж бодох хэрэггүй. Ер нь бол гамшигаас ямарваа нэгэн тохиолдолд гамшиг гаяатай ингээд хэлэхгүйгээр хийсэд ирсэн тохиолдолд бол өөрсдөө хамгаалах, аврах, ядч аюулгүй газар руу өөрөө өөрийгөө амиа аваад гарах хэмжээнд дадал хөвшилтэй болох хэрэгтэй байгаа. Яг үнэ. Рас Соломон бичсэн байлээ штэ энд манайхан айгүйх нүүн сэтгэлүүд биччихжээ. 7.7 магнитууд бас л амар шүү. Манай хот гих барилгын ширэнгч нэг нэгээ дарж унахаар байгаа гэж штэ. Тийм. Зүгээр одоо би бол мэдэхгүй л байна л да. Зүгээр энэ барилгын мэрэгчлэлтүүд хэлэхдээ бол одоо жишээл угсармуулууд эднэрийг бол баг даалгавар шиг хураагдана л гэж ярьдаг. Яа ямар амар юм бэ те. Яа хизээ дүн одоо болоод байна. Одоо болж байгаа шүү. Энэ ерөөсөө болоод байна. Яг газар хөдлөлтийн эхний хугацаа нь бол 14 цаг 20 минут гэсэн байна шүү. Манай Монголын цагаар 14 цаг 20 минутанд. За Инхолор Филипс Англиас энд сая л машинда BBC-гээр мэдээ радиогоор бас мэдээ сонслоо гэж штэ. За манайх бол бас шуурхаал та бүхэндээ хүргэлээ шүү. За ер нь бол манай 400-ийн шууганы мэдээнүүд орсны дараа сайтуудаар мэдээ олж ордог байгаа. Манай хамгийн түрүүнд хамгийн шуурхаагаар та нартаа бас 400-ийн мэд шууганыг бол хүргэдэг байгаа шүү. За Улаанбаатарт 18 цаг 25 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар мартагдашгүй жинхэнэ хятад амтыг Red Panda түргэн олны газраас Red Panda түргэн олны газар хамтран ажиллаж байна. За Red Panda гэдэг чинь би хэлээд байгаа шүү дээ. Red Panda гэдэг чинь нөгөө нэг багш нь өстэй Кунг-фу пандагийн багш нь. Шипу багш шүү дээ гэж. За энэхүү Red Panda-гийн сүлжээ ресторан бол нэг л чухал юмыг бол баримталж байгаа юм байна лээ. Юу гэхээр хямд үнэ нийт хүн ам чиглэсэн хямд үнийн бодлогыг баримтлана гэсэн байгаа. Мэдээж чанар амтыг нэгт тавьжлалтаар нь түргэн үйлчлэгээ 5 дахь орчныг бий болгоно. Гэхдээ энэ хямд үнийн бодлого нь аюу тодорхой харагдаж байгаа юм. Жишээлбэл та очиод үйлчлүүлэх юм бол үндсэн хоолоо амталсан будааны хамт 15,888 төгрөгөөр авна гэдэг байгаа байхгүй юу? Харин үндсэн хоолн дээрээ амталсан будаа, өндөгтөө дахианы ясны шүл, шанцтай мантун бууз, ундааны хамт нэмээд авах юм бол нийтдээ таны хоол чинь ерөөсөө 19,888 төгрөг лөө 20,000 төгрөг дотор л багтдаг. Ер нь ядтоолнд орохлоор манус чинь ингээд хоёулаа орсон ч гэсэн нэг ядчил нэг 70-80,000 төгрөг тэгэл 100 бол төгсөхгүй л идэг шүү. Тийм. Гэтэл бол нэг хүний хоол 20,000-д багтчих шүү дээ. За тэгэхээр хамгийн анхны салбар нь 12 дугаар сарын 21-ний өдөр Яармгийн Ном макрод нээлттэй ээж гинэ гэж бид нэр ярьжсэн бол одоо улсын их дэлгүүрт 2 дахь салбар нээгцээ. За тэгээд Comics нүглэрч нэгдэж байгаа гэх юм уу? Дээж хэлэх юм байна те. Тийш дээ. Тийм байна. Тийм аазтай. Улсын их дэлгүүрт 2 дахь салбар нь тун удахгүй нэгднэ гэсэн байна. За тэгэхээр та 17 гэдэг утсаар нөгөө тэр нөө 45,800 төгрөгөөс дээш худалдаа авалтанд үнэгээр үлдээгээд байгаа шүү дээ. За энэгээр хөргүүлээд авах боломжтой. 17 17. За тэгээд та нөгөө Яармагт байгуулагдсан шүү дээ. Яармгийн юу вэ? Номин United биш ээ. Номин United биш. Тэр чинь нэг өөр юм байсан. Одоо энэ Ном макро гэсэн бол хоёр дахь салбар нь 5 бүгдийн эсрэгтлийн Номин United бас нэгдсэн байгаа юм байна. За. Нөгөө нэг юуны хажуудлын гэсэн үг шүү дээ. Нөгөө нэг шоу болоод идэх газар чи юу лээ? Яг 5 бүгдийн эсрэгтэлт. Крокус. Яг Крокусын хажуудлын Номин United-д бас нэг салбар нэгдсэн байгаа юм байна. За, Red Panda Chinese Express гэж латинаар бичээд Facebook руу орох боломжтой байгаа шүү. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар мартагдашгүй жинхэнэ хятад амтыг Red Panda түргэн олны газраас Red Panda түргэн олны газар хамтран ажиллаж байна. Баярлалаа. За, миний хүргэх мэдээ болохоор за манайхаа энэ бол өөртөө те ер нь бол баг хэлэлцүүлэг шиг мэдээ. Тэгэхээр манайхан ч гэсэн эннийх нь зөв штэ гэдэг бас сэтгэлдээ бичээрэй. За хинийх нь зөв бурууг шүүж үнэн зөвийг нь ийм дэнслүүштэй мэдээ ярьж өгч байгаа байхгүй би. За хятадд болсон эргээ 1983 онд өнөөдөр ярих энэ хэргийн гол баатар болсон Жан Вэй гэдэг эмэгтэй Шанхай хөгжмийн их сургуулийн профессор дуулаачийн ангийн багш Чэн гэдэг багштай анх танилцжээжээ.
За нэг нүдэн дулаахан хоёр нэг настай нэг За, тийм байна. нэг маний үеийн нэг эмэгтэй хоёр байгаад байгаа. За, тийм ихтэй байна. арай ихчл байх л та. За энэ ингэсэн одоо ихэн болж байна. Багш бол ажилдаа эзэн болсон мундаг хүн байсан болохоор шавьдаач чаддаг мэддэг бүхнээ зааж өгсөн. За тухайн үед өөрөө нийтийн байранд таруухан амьдардаг байсан ч шавнараа гэртээ дуудаад хичээлээ заагаад өөрөө таруухан амьдралтай ирнээл шавнараа одоо хоолож ундлаад гаргадаг. Ер нь нэг манайхаар бол нэг тийм өндөр ээж шиг сайхан хүн байсан юм байна л да багш нь. Даан сургуулиасаа тэтгэврт гарахт нь албан ёсоор амьдрах байр өгөөгүй гэдгийг сонсоод сургуулаа төгсөөд овоо дөмөггүй амжилтанд хүрчихсэн байсан Женвэ гэдэг энэ эмэгтэй маань буюу шавь багшийнхаа ачийг хариулахаар шийдээд байдгаа бараад шавхаж байгаад 125 м² талбайтай байр авч өгчээ. Өөр За. худалдаад аваад өгсөн. За. Гэтэ энэ бол тийм баян затгаландаач биш хөрхий байдгаар шавхсан гэж байгаа. За, тийм байна. За тэгээд чин багшигаа ахтаа хамт нүүлгэж оруулаад байрыг нь тогтчулж өгөөд сэтгэл амар суу гэд байрных нь гэрчлэгийг хүртэл нэр дээр нь шилжүүлж өгсөн. За ингээд 2001 онд багшигаа байранд нь оруулснаас хойш байнга эргэж тойроод 2009 онд ах нь нас барахад оршуулгын хүртэл бүр хийж өгсөн заа юу. За. Тэгэхэд одоо энэ тэнцэнээс өөр хин нэгэн хамаатан садаа ах トゥ гэж ирээгүй. Ер нь бол багшигаа яг ээжгээ санаад 40 гаруй жил гэр бүлийн хүнээсээ өөрцгүй хайрлаж халамжилж ирсэн. Харамсалтай нь 2023 онд багш нь тэнгэр дэвснээр өнөөдөр ярьж өгөх энэ хэрэг мандсан. За ингээд 40 жил шавь багшигаа эргэж тойрж байхад ганц ч бараа зүсээ үзүүлж байгаагүй нагац дүүнэр нь гэх хүмүүс ирээд өнөөх 125 м² талбайтай байрыг нь булаацалтаж эхэлсэн. За, ууг нь авч өгсөн хүн нь өөрөө шүү дээ. Тийм. За ядахад багшийнх нь нэр дээр байсан болохоор хамаатнууд нь үе залгамжлаа авах эрх үүсцэн. Нөгөө хуулийнхаа дагуу. Нэмээд бүсгүй хамаатан сад нь биш болохоор өөрийнхөө мөнгөөр авсан гэдгээ нотолсон ч байрыг авах эрэхгүй болоод эцэст нь шүүхэд хандсан. За хэрэг бол одоо шалгагдаж байгаа. Гэхдээ шүүхээс хэрвээ энэ сайхан сэтгэлдээ бүсгүүд байрыг нь өгөхгүй гэдэг шийдвэр гарвал өөрөө айгүй хөрх ингэж хэлсэн байгаа байхгүй юу? Мөнгөндөө ишээ би 40 жилийн дурсамжиндаа маш их харамсна гэж ярьсан гэсэн маа. Энэ хүн чинь одоо 83 он тэр хүний шав болж очоод ингээд 2001 онд байр авч өгөөд ингээд 40 жил энэ хүнтэй хамт ингээд байцсан тий. Тэгээ 2009 он тэр бүр ахтаа наваачд амьдруулсан. Тэгээд тэр ахын нас ургад хүртэл оршуулгыг нэхэд хин ч ирээгүй мөртлөө ийм асуудал үүссэн байгаа одоо. За сэтгэгдлүүд нь эцсийн бүлэгт мөнгө л хамгийн чухал юм да. Хууль сайхан сэтгэлд үйлчлэхгүй, мөнгө л үйлчлэнэ. Наад хүмүүс чинь наад байрыг чинь л авах юм байна гэсэн чинь. Сэтгэл өвдчихлөө 40 жил ихчийг нь асарсанд талархахгүй байж одоо ичхгүй байрыг нь булаацалтаж байдаг. Ёстой ичхгүй хүмүүс юм а гинэ. Ёстой. Шийдвэр энэ эмэгтэй талд гараасаа өөрөө авснаа нотолсон ч гэсэн буцаагаад авч болдгүй байх таа гэсэн байна. Энэ гэхдээ одоо айгүй маргатай. Ийм явдал байна шүү дээ. Монголд ч өчнөө болсон. За Монголд ч өчнөө гарч байгаа. Ер нь бол тэ энэ хүн нөө гэрээслэлээ бичиж үлдээгүйг нь л аюулна энэ. Одоо жишээлбэл энэ багштай хизээ нэгэн цагт ийм явдал болно гэж мэдээд гэрээслэлээ бичээд тэ миний энэ амьдарч исэн байр бол тэр хүн авч өгсөн учраас намайг өнгөрсний дараагаар тэр шавьд маань л өгөөрэй гэл гэрээслэл болоо. Ууг нь. Тэрийг ингээд хуул шүүхээр гэрээсэл чинь яг ингээд натрат шиг ингээд баталгаажад нэг хуульчд очт юм байлээ шүү дээ. Тэр хүн нас барлаа гэдэг тэнгүүд нь хурж ирээд хамаатан сад дийлдэ бусын юм сууж байгаа бол бүгднийг суулгаж агаад за би гэрээслэлийг нь албан ёсоор задлаа та бүхэн уншиж өгөө. Ингээд ийм байна. Энэ байр тэр шавийнхан шүү. Та нарт бүр хамаач авахгүй зайлцгаа гэл ингээд болох хэвээр. Гэтэ би зүгээр ийм ганц нэг тохиолдолд харж л байсан. Одоо ингээд эхнэр нь байгаа штэ тий. Тэгмүүд нөхөр нас оронгууд шууд аав ээж автоо хамаатан сад нүүрж ирээд хүүхдтэй нь мач гэж амбардаж гаргаад байрыг авчиж байсан. Би тийм юм харж ирсэн штэ. Аймаар. Хэрв батлуулаагүй бол яг тэгнэ. Харин ч. Батлуулсан тий. Би одоо жишээлбэл батлуулаад тэр хүн манай эхнэр гэдэг нь тодорхой байвал аав ээж байгаад ч чадахгүй. Ягаад гэвэл албан ёсоор эхнэр нь номер 1, үр хүүхэд нь номер 1. Тийм байхгүй юу. Батлуулаагүй манайхан чи ингээд дундаа ингээд хамтран амьдрах чиг яваад идэг штэ. Тэгжитэл гинт нэг ингээд асуудал үүсэнгүүд яадаг вэ гэхээр юу яриад байгаа чи ямар манай албан ёсны бэр юм уу? Зайл гээл. Харин тийм ээ, харин. За. За хоёлаа хамтран ажиллаж яриад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 18 цаг 34 минут бас нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар утаанаас уушгай цэвэрлэе. Уушгай цэвэрлэх эм тургамлын төгс хослол Кофлет хамтран ажиллаж байна.
За утааны улирал дууссан уушгаа цэвэрлэх боломж бүрдэж байгаа яг энэ үед бол конфликтийн зүгээс уушгаа цэвэрлэх 5 зуршлыг 10 өдрийн турш хэрэгжүүлж уушгаа одоо ингээд эрүүлжүүлээд одоо бид нар чинь бол бүгдээрээ л яг энэ утаан дундаа л өвлжсөн хүмүүс. Тийм. Сая бид нар байгууллагаараа бүгдээрээ бүрэн шинжилгээ өгөхөд бүгдээрээ л бронхиттэй. Уушгин дээр бүгдээрээ бронхиттэй тэгээд угаасаа та санаа зовхгүй угаасаа энэ хүн Улаанбаатарын болгоо юм байгаа юм байгаа л гэдэг чинь. Тэгээд энэ уушиг бол маш хурдан сэрэгдэг учраас та 10 өдрийн турш энэ 5 зуршлыг хэрэгжүүлээд уушгаад ингээд амраагаа цэвэрлэх юм бол зүгээр уушигч баярлаа сэмбигээл босоод ирнэ. Ер нь бол. За тэгэхээр одоо энэ 10 өдрийн энэ уушиг цэвэрлэх аянг болохоор зэрэг ер нь л одоо агаарын бохирдолтой орчинд амьдардаг энэ бүгдээрээ л амьдарч байгаа дөө. Тэгээд 2-оос дээш насны бүх насныхан тоосонцортой орчинд ажилладаг. За тамхи татдаг утаатай нэ нүү, утаагүй нэ нүү, тэ веб нэ нүү, юу нэ. За тамхи татдаг хүмүүс, санаа том уушигны өвчнөөр өвдсөн, эсвэл саяхан эдгэрсэн хүмүүс, архаг уушигны бронхиттой хүмүүс. Тэгэхээр ер нь бүгдээрээ л ер нь хийцэн дээр юм байгаа юм дөө, тий. Тийм. За тэр уушиг цэвэрлэх 5 зуршлын гэдэг нь болохоор 10 өдрийн турш амьсгалын дасгалыг өдөр бүр 10-аас 15 удаа хийх, 10 өдрийн турш өдөрт 2 литр хүртэл усыг зөв уух. Багаар. За мөн 10 өдрийн турш зүгийн бал чихэр өвс литр гүгэл модны давирхаа зэрэг эм тургамлыг агуулсан уушиг цэвэрлэх конфликтыг өглөө өдөр 10 мл уух. Хүүхэд бол 5 мл. 2 наснаас дээш хүүхдүүд бол 5 мл-ээр уух. Тус бүр 2 удаа ууна гэж байгаа шүү дээ өглөө өдөр гээд. Нэг том хүний 10 өдрийн хэрэглээ нь бол 2 шил комплект болдог бол хүүхдийн 10 өдрийнх нь 1 шил болох юм байлаа. За дөрөвдүгээрт нь бол утлагыг 10 өдрийн челленжийнхаа 2 дахь 5 дахь 8 дахь өдрүүдэд нь хийн. Утлаг ч одоо амархан шүү дээ. Бид нар чи ингээд алчуур малчуураар толгоогоо бүтээж байгаа нь утчихдаг шүү дээ. Одоо бүр тийм утлагын аппарат гараад Тийм л багтаа тийм. сайн байгаа минь. За 5 дугаарт нь бол уушигнаас цэрэг гадагшлуулах илгээ 10 өдрийн челленжийнхаа 3 дахь 6 дахь 9 дахь хоногудад нь хийнэ гэж байгаа. Энэ айгүй амархан юм билээ. Доош нь харуулж байгаа л яг ингээ хүүхдтэйгээ ингээд нэг Норон дээр зогтдог шүү дээ. Яг тэр шиг ингээд зөөлхөн зохиод ингээд хийгээд өгөх юм байлээ шүү. За ингээд та өөрийнхөө төлөө гэр бүлийнхнийгээ ч бас урайлаад өвлжин хорцсон уушгаа 10 хоногийн челленж хийж цэвэрлээрээ. За мэдээлэл авах утас нь 8018 2084 8080 50 16 гэсэн утсуудаар яг холбогдоод аль бие усных нь эмч төлөөлөгч нараас илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Агар фарм сүлжээ эмийн сангуудаас авах боломжтой байгаа. Тэгээд захиур төмөр цэг эмэн гэж орсон ч болно. Агар фарм гэж хичээд сорил хавиг руу орсон ч болно. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар утаанаас уушгаа цэвэрлэе. Уушиг цэвэрлэх юм тургамлын төгс хослол Кофлет хамтран ажиллаж байна. Баярлалаа. За одоо миний хүрэх гэж байгаа мэдээ аюултай мэдээ. Ер нь сэрэмжлүүлээ штэ гэх юм уу? Ер нь мэдээд авчихгүй штэ юм байна. За Эвэрүүл сав саруул хүүхдээ ирээдүгөө өөрөө бүтээгт нь тус болохын тулд их сургуульд явуулсан эцэг эхнэр нь хүүхэд нь насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болоод хүрээд ирнэ гэж огт бодохгүй. яана за бас яач ба. Би яг одоо ийм харамсалтай үйл явдлын талаар ярьж өгөх гэж байна. За Америкийн их сургуульд октийн sorority, хөвгүүдийн fraternity гэдэг зүйл байдаг. За энэ бол бүгд грек үсгээр нэрлэгддэг энэ оюутны бүлгэмүүдэд орох нь нэр төрийн хэрэг төдийгүй насан туршдаа оюутны бүлгээрээ овогдож явдаг ийм юм байна л да. За яг нөгөө нэг Холливуудын кинонд дээр гардаг штэ октийн бүлгэм гээл нэг нөхдүүд хөвгүүдийн бүлгэм гээл нэг нөхдүүд тэгэл тэрэнд нь нэлсэж орох нь бол бүр нэр төрийн хэрэг байдаг ийм байдаг. Миссури мужийн их сургуульд элсэн Дани Сантули гэдэг ахлах сургуультай нэр хүндтэй хүүхдүүдтэй нийцтэй мундаг залуу байсан байна л да. Аюу гой залуу байсан байна. За энэ залуу Пи гамма дельта нэртэй хөвгүүдийн бүлгэмд элсгээр болсон. За хүссэн болгоныг элсүүлэхгүй хатуу журам хавчил шахалтаар орж бараг эрүүдүүлж байж энэ бүлгэмүүдэд элсдэг юм байна. За бичлэг нь гарна зураг хөрөг нь өчнөн байгаа. Энэ бол айхтар их баримттай ийм хэрэг байгаа шүү. Залууч яг усыг нь уул ёсыг нь дагах гэд бүлгэнд элсхийн тулд дотор байрныхаа хөвгүүдийн өрөөг цэвэрлэх, пиццанд гүүх, жижиг сажиг зараалыг нь биелүүлэх зэргээр их хичээлийн хажуугаар бараг л зарцын ажил хийж байгаад арай гэж бүлгэмд элсэх эцсийн шатандаа ирж л дээ. За энэ шат нь бас их яригтай. Нарийн ярил залхаан цэрлүүлэлт шиг ч юм байгаа юм. За Дани Сантулитэй хамт бүлгэмд элсэх гэж байгаа хөвгүүдийг
цээж нүцгэлээд дотуур байр буюу байрладаг хаусныхаа зойрын давхурт оруулж нүдийг нь боож гарыг нь ард нь хүлж ягаад амд нь их хэмжээний арх цутгасан. Яана. За. За нэмээд бүр шаланкаар шар арх хүртэл цутгаж уулгуулсан 21 настай хүү байтугай туршлагатай архичинч тасраад унах хэмжээний архиар шахаад таслаад унгаж. Эдний ч бүр ингээ бүгднгийнх нь нүдийг боогоод шалдлаад ингээд ардаас нь ингээд мөрөн дээр нь гарын тавиулаад суулаад яг доошоо тодол руу буулгаж जैन. За. За тэгээд наа чи одоо бүр яг тасарсан байхад нь яаж байгаа мааж байгаа бичлэг нь гарна. Тэгээд хүүг хүлээтэй чигээр нь нэг буудан дээр хэвтүүлсэн. Хүлээтэй чигээр нь шүү. За. Буудан дээр тасарсан хүү ухаангүй гар нь хүлээтэй хэдэн минут болсныг ч мэдэхгүй байгаа л да. Гэхдээ камерын бичлэг дээрээс харахад хин ч ирж биеийн байдлыг нь шалгаагүй. За. Тэгсэн чинь энэ залуу архины гүн хордлоход ороод тархин ноцтой гимтээд хараагүй болоод нэмээд хөл гар нь ажиллагаагүй болоод насан туршдаа саачлалтын гимтэлтэй болчихсон байсан. Ямар амар юм бэ бурхан минь. Зүгээр л оюутны бүлгэмд элсхийн тулд ингэж яргалал амссан залуугийн эцэг хүүгээ амьд байгаад нь баярлаж байгаа ч гэсэн хүүд нь ингэж хэрцгийлэн хандсан хөвгүүдийг шүүхэд өгсөн. Яа, за. Шүүхээс тэдний гин буруутайг нь тогтоогоод дайны сантуулыг насан туршид нь харж халамжлах, эмчилгээний зардал болох овоо хэдэн сая долларын хохирлыг нь гаргуулсан байгаа юм. Гаргуулж өгсөн юм билээ. Гол нь энэ залууд тохиолдсон явдал Америкт, ер нь Америк школтой орнуудад их гардаг учраас сэрэмжлүүлэг маягаар Daily Mail нийтлсэнийг нь та бүхэнд хүргэж байна шүү. Америкийн ерөнхийдөө энэ Америктай адилхан иймэрхүү дэглэмтэй ихтэй сургуулиудад байдаг сурдаг хүүхдүүд байгаа бол ийм яахтар юм болох вэ? Тийм юм. Тэгээд зогсох байлгүй дээ. Болгоомжлуулаарэ. Харин тийм. Тий энэ яг л одоо энэ цэргийн дэгшгэл юм санагдчихж байгаа байхгүй юу? Тийм шүү. Ямар ойлог байх вэ чаас хайрын сайхан залуу. Ёстой гой залуу байлаа штэ. За сэтгэлдлүүд нь. За. Ямар амар юм бэ? Ив эрүүл залуу оюутан болж очиод ийм амар болчихж байгаа юм уу? Хүнд их хэмжээний давс арх хоёр өгч болохгүй. Өөхөх аюултай гэдгийг мэдтгүй юм байх та гэсэн байна. Хөвгүүд мэдээж алъя гэж бодоогүй. Өөртөө ч ийм шат дамжлагаар дамжиж гişүүд нь болсон байх. Тэгэхээр үндсээр нь системээр нь л өөрчлөхгүй бол цаашдаач энэ юм гарах байлгүй дээ л гэсэн байна. Яг үнэ. Би ямар орны хүн гэдгээ мэдэхгүй байна. Гэхдээ баахан хүмүүсийн оймс дэвтээсэн савтай арх ууж л явлаа. Яа. Аз олж өхөөгүйч бараг 7 хоног шаардсан. Тэр үеийн санаанд орчлоо гэсэн байна. Яа. Одоо кинонууд дээр бас гардаг солонгос кинон дээр шинэ ажилдаа орж ирэнгүүт нөгөө нэг ухтаж авах үйлчлэг гэж хийнгүүтээ ингээ бүгдээрээ ингээд тэр төмбөн дотор ингээд нэг юм юу ч хамаагүй гээл тэгээ хамгийн сүүлд нь дарга нь оймсоо талиад ингээ хийж байгаа тэгээ тэрийг уулгадаг ш. Ер нь л тийм нэг балаа юм байдаг тий. Үсэг шиг юмнууд бол хаасаагүй байдаг л да. Тэгээд энийгээ ингээд бахархан ярина, энэнгээрээ бахархдаг. Энийгээ бол одоо зүү ёсны зүйл гэж боддог ер нь. Харин тийм. Йой. Тэгээ хөрхийн амтын саяны залууч нь бол бүр ийм гар марн бүр ингээд ийм бүгднгийн ингээд чиг бариад ингээд бооцсон. Тийм байлээ. Тэгэхгүй бол нөгөө саажилт нь ингээд салгалаад байдаг. Тийм юм болцсон байна. Харин тийм байлээ. Тэгээ энэ унтуулахтаа те ингээд гарных нь уяа болтыг нь аваад те нэг хүн шиг халамжилчихгүй бас мунхаг шаарнууд юм л да. Харин тийм. Йой, ста бүр сэтгэл өвдчлөө. За. Миний дараагийн хүргэх мэдээ болохоор энэ бас аюу амираа. За. Сэрэмжлүүлэг мэдээ өргөж шүү манайхаа. 21 настай коллежийн оюутан одоо фитнес заалны хоббитой Роб гэдэг залуу савл хэвэл зааланд очиж бэлтгэл хийдэг байсан юм байна л да. За одоо жигтэйхэн болчин ширмэс нь овоор таваасан сайхан залуугийн зургийг одоо манай найруулагч баха. Тэр хараа. За тийм байна. Баки бак залуу байгаа сте тий. За тийм байна. За тэгсэн чинь 2024 оны 2 сараас би ингээл нэг л булраад ирсэн юм байна л да. За яг дасгалын дараах булраа энэ ч өстө гой булраа гэж бодоод бараг л дасгалаа сайн ичглээгээд баярлал яваадсан нөхөр 21 настай юм чи. Тэгсэн энэ өвдөлт нь даамжраал байсан. Тэгээ бүр нуруунд тисхийн аргагүй өвдөд харна. За энэ арайч фитнесийн булраа бишээ гэд эмнэлэгт үзүүлсэн чинь нөгөө оюутны кампус байна штэ тий. Кампусын эмнэлгээс нь өвчин намдах юм өгөөл буцаацсан. За гэвчиг өвдөлт нь зогсоогүй сүүл рүүгээ бүр цусаар бөөлж өд эхэлтэл эмрайд харуулсан чинь төмсгний хорт авдар туссан байж таарсан.
Ямар амар юм бэ? Тийгээд бүр биеийн хаа сайгүй 58 газарт үсэрхийлсэн. Залуугийн хувьд фитнесийн булралт байна гэж бодож явсаар нилээд цаг алдсан байсан. Улмаар хавдар нилээд тархсан. За өөрөө ажиглаад үзтэл хоёр төмсгнийх нь хэлбэр хэмжээ нь өөрчлөгдсөн буюу нэг нь хатуу байхад нэг нь маш сул болсон байсан маа. За одоо нөгөөдгөө чинь нэг юм энэ хараа нөгөө нэг сайхан залуу чинь одоо ийм байдалтай. Имлэгт ийм байдалтай байна. Ийм байдалтай байна. Хүний гарт орцсон. Хүний гарт орцсон. За ингээд химийн эмчилгээнд ороод нэг төмсгөө ахуулаад нэмээд гидснээсээ тунгалгийн булчиргаагаа ахуулсан залуугийн энэ кейс бас жинд явдаг хүмүүсийн дунд бол нилээд шээрлэгдэж байна. За залуу одоо биеийн байдал нь тогтворсон гэж байгаа ч 25 бол бүрэн дийлээгүй гэж байгаа. За аргагүй ш 58 газар үсэрхийлсэн юм чинь. Юутаач залууд сайн сайхныг хүссэн комментиг бичигдэж байгаа бол зарим хүмүүсийн хувьд жимний булралтаас айдаг боллоо гэсэн коммент бол их байлээ. За сэтгэлдлүүд нь за бас жим хийсний дараа өвдөд байвал бие ажиглаж байх ёстой юм байна. Мэдэж авлаа. Залуу минь чамд амжилт за бро гэсэн байна. Шууд уншаад л өмдөд тайлж өөрийгөө шалгалаа. Одоогоор гайгүй ч юм шиг л байна гэж байна. 58 газарт нь үсэрхийлсэн хүн амьд байж байдаг. Жим хийдэгтэй л биеийн тасаж байгаа юм байна гэж бас бичсэн байлаа. Залуу хүн байна л да энэ ч бас өөрөө 21 настай юм чинь тий бас яа гэдэгтэй бас эвгүй байгааз тий. Эвгүй. За та нэг мэдээгээ гэлзуулчихоо. За тэгээ. За энэ амар юм болсон. Басуу. Тайландд болсон хэрэгээ. За 29 настай Наконси Тамарат гэдэг нөхөр 150 баатын өр ширнээсээ болж хүнд буудуулж маш хүнд гэмтсэн хэрэг гараад боо юм болж байна. тэр нь одоо Монгол мөнгөөр хэдэн төгрөг юм болоо? Монгол дүн хитрхээ бага учраас хүмүүс гайхаж шуугаад байна л да. Монгол мөнгөөр болвол энэ нэг 15 мянган төгрөгийн өрөө төлөөгүй. Йоо 15 мянган төгрөгнөөс болоод хүнд буудуулж байгаа мó? За буудуулахтаа арай л хэцүү буудуулсан. Йоо ямар амар. Монгол мөнгөөр 15 мянган төгрөгийн өрөө төлөөгүй улмаас 3 сарын 26-ны өдөр энэ залуу буудуулсан. Хэргийг үйлдсэн 30 настай Анаан гэдэг нөхөр нь мөнгө авч чадахгүйдаа бухимдаж алан тална гэж занал хийсэн байгаа юм л да. За Гэвч өнөө мөн Након гэдэг залуу өрөө төлж чадаагүй ингээд гертэн дайраад ороод ирэхэд нь угаалгын өрөөнд нуугдж байгаад 6 удаа буудуулж нэг сум нь эмзэг эрхтнийг нь буюу төмсгийг нь онцсон. Хүүдээ. За ингээд 150 баатын төлөө найзаагаа алхаа шахсан залуу бол баривчлагдсан. Найзаагаа гэмтэхийг хүсээгүй ч мөнгө өгөхгүй удаан нэхүүлж байгаад нь уураа барьж дийлээгүй гэж залуу хэлжээ. За 15 мянган төгрөгийн төлөө хүн буудаал явж идэг өвчтөө ар шаар яасан. Хэрэг явдал ойр тойрных нь хүмүүсийг бүрэн шоконд оруулаад байна. Өмнө нь үу зайгүй салж хагцахгүй явсан хоёр бие биенийг алах талах дээрээ тулсанд эцэг их нэтгэхгүй байна. Одоо ингээд нэг нь дахирдтуу, нэг нь шоронд явах гэж шүү дээ. Тийм штэ. Найдвартай явна. Энэ олуултаа ингээд би найзын байгаамаа найзаагаа алах гэж бодоагүй. Зүгээр одоо ингээд нөгөөдг нь гомдолтой гомдолгүйгээд нэмэр байхгүй. Энд чинь бол хүнийг санаатаагаар адахаар завдсан буюу галт зэвсгийг буруу нөхцлөөр ашигласан гэдэг энэ нэлээ өндөр ял авна. Тийм штэ. За тэгээ эн чинь гэр оронд нь орж ирсэн бусад хүмүүст гэмтэл учруулах магадлал асар өндөртэй байгаа байхгүй юу? Тэгээ бүр 6 удаа буутсан гэж штэ. Амар. Энэ бүр эдлийн балаа баг байгаа байхгүй юу? Харин тийм. 15 мянган төгрөг штэ. Энэ гэтээ би ингэж бодож байна. Час хийсэн ирүүл хүн ингэхгүй. Энэ одоо тийм мансууруулах сэтгэц нөлөөдөө бодис мод сэргэлцэн байсан юм болов уу? Ямар өвчтэй юм бэ энэ? Ер нь энэ эвгүүгээр. Тийм бид яг ирүүлсэн. За 150 баатаас болоогүй байх уу? Охноос л болсон байх. Энэ хүүхнүүдээс их юм болдог штэ. Тэгээд нуугаад хэлэхгүй байгаа байхаа гэсэн мэт. Зүгээр хийжэл хүүхэн оруулаад ирлээ те. За 150 баатын төлөө хүн алсан анхны хүн болох нэ. Мэдрэл их ууртай юм бэ. Удаан хоривол таарна. Нийгэмд аюултай хүн байна гэсэн. Тийм штэ үнэ. Тэр залуугийн эд эрхтэн одоо яах болоо ажиллах болов насаараа өрөөл татахаа бол нөгөө найзаагаа буудуул таарна гэж. Одоо харин нэг удмаа үлдээх үс хэмжээнд үлдсэн байгаасаа л гэж л одоо залбирна шүү дээ. Өөр арга байхгүй. Тийм шүү дээ. Өөр арга байхгүй. Хэрв тэгээд үр удмаа үлдээх үс чадваргүй болсон байвал станаар энэ нөгөө найзтай насаараа гомдонтэй энэ бол. Тийм шүү дээ.
Өстой аюултай юм болж. За энэ үрээд 2025 оны 3 дугаар сарын 28-ны Баасан гарагийн дөрөн зүгийн шугам нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс шуугих тусам нягтал сураатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар утаанаас уушга цэвэрлэе, уушиг цэвэрлэх эм тургамлын төгс хослол Кофлет за мөн мартагдашгүй жинхэнэ хятад амтыг Red Panda-гаас Red Panda түргэн олны газар хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа Анжгаа. За баярлалаа. Өргөжлөл эрхэм сонсогч та за бүрийнхэнд явдаг радио мэдээг хүлээн авч сонссны дараа 22-5 нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. За тэгээд ирж буй амралтын өдрүүдэд ая тухтай сайхан өнгөрүүлээрэ эх 7 хоногийн даваа гарагт эргэн уулзцгаая. За амралтын өдрүүдэд сайхан өнгөрүүлцгээрэй баярлалаа. Дэлхийн монголчуудын амжилт радио 88.3